Монголын үндэсний олон нийтийн телевиз санаачлан MCS Group Эко үйлчлэгийг дэмжигч Хас банктай хамтран утаа зорилтод реалити нэвтрүүлгийг хүргэж байна. Нэвтрүүлгийн зөвлөх баг Монголын залуу эрдэмтдийн холбоо. Тэгэхээр эрх мөнцөгчтэй хортуудаа тэмцэх ажил бол ерөөсөө яг өнөөдөр яригдж байгаа зүйл биш юм шүү дээ. Гагцхүү ажил хэрэг болж хоёрт бүгд талаасаа нэгдэж нийлж нэлээд одоо эрч хүч далайцыг өрнүүлэх ажлыг Монголын үндэсний олон нийтийн телевиз эхлүүлж олон түмний хүчийг чиглүүлж байгаа болохоос 2-3 жилийн өмнөөс одоо лавтаяа 4 жилийн өмнөөс одоо нийслэл за тэгэл эрд соёлын эрчим хүчний яам засгийн газар энэ асуудлыг анхаарч үзэж байгаад хамгийн гол нь хотоон гадагшаанд хэлж тэнд дэд үтцийг тавьж өгснөөр удаанаас ангиж ирч бол хамгийн их оновчтой гарцуудын нэг юм аа гэдгийг судалсны үндсэн дээр бидний сайн мэдих хойд зүг Дамбадаржаагийн чиглэлд халуун хүйтний шугамыг тавьж өгсөрч бэлэн болгосон байгаа юм. Тэрнээс хойш 4 жил өнгөрсөн байна. Энэ хугацаанд хүмүүс төдийлөн хурж ирж энэ дэд үтцийн өргөн боломжийг ашигласангүй. Энд нэг жаахан учир байна л да юу гэхэл бохир усны шугамыг татхад гэртээ хүрэхэд бага хэмжээний мөнгө хэрэгтэй байгаа юм. Ер нь ямар нэгэн мөнгө хөрөнгө ямар нэгэн одоо юу гэдгийг зарцуулалт гаргахгүйгээр юм бүтэхгүй нь ойлгомжтой шүү дээ. Энэ боломжийг ашиглаж байгаа айлч бас байгаа нэгэн жишээг бид та бүхэндээ үзүүлснээр бидний өмнө дахиад ямар нэгэн боломж байгааг л бүгдээрээ олж харахыг хичээцгээе. Барилгажуулна гэдэг асуудал маань зөвхөн одоо олон давхар өндөр байшин барих биш. Одоо байгаа тэр гэр ороллынхаа бүсийг одоо таун хаус маягаар хувийн онон сууцны байдлаар бий болгож одоо утааны бохирдлыг, агаарын бохирдлыг бууруулах боломжууд байна. Инхийн тулд бид цэвэр бохир усыг холбох, дулааны холбох асуудлыг шийдвэрлэх ёстой. Тэгэхээр одоо Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорон дээр одоо 89 айлын цэвэр бохирын шугамд холбогдсон айлууд дээр ирээд байна л да. Нэг төгрөгөөр литр усыг авдаг байсан бол энэ 50 мөнгөний үнэтэй болсон шүү дээ. Тэгээ одоо энэ төслийн хугацаанд 2 жилийн хугацаанд энэгээ туршина гэж байгаа. Тэгээ 2 жилийн хугацаанд ямарсан 50 мөнгөөр үнэлэгдээд 10,000 одоо бид нар 20 тонн ус хэрэглэх тийм юутай байгаа. Тооцоотой байгаа. Тэгээ одоо усны тоолбортой нөгөө карттай тоолбор гэд тавьсан. Тэгээ 20,000 төгрөгөөр бид нар та одоо нэг 3 сар шугам хэрэглээд байж байна. Энд чинь бохирын шугам ингэж юугаар шийдсэн болохоор хамгийн гол нь тэр нь давуу талттай халуус байхгүй. Тэгээ халуус хамгийн гол нь бид нар юм полиор халаагчаар одоо бид нар өөрсдөө ингэж халааж 40 литрийн усаар халааж бид нар усаа хэрэглэж байгаа. Энэ урд гэртээ төслийн пиш авсан л да. Тэр үнэндээ сайн мөлий бас 10 хэдэн цагаар барьцдаг юм лээ. Одоо бид нар өдөр чи 2 3 галдаг. Одоо өдөрт ингээд өглөө усаад 3 дахь алж байгаа бол одоо чи нэг галлал байж л шүү дээ. Тэгэхээр төршөнд маш хэмнэлттэй. Бид нар чинь жилдээ одоо 5 портер долин жил тийм 5 портер нүүс хэрэгсэн байхгүй юу? Тэгэхээр одоо энэ байшинтай тийм тавьчих юм бол баг нэг портер юм уу нэг хоёр ч юм уу тийм портер нөөц хэрэглэхээр байхгүй юу. Тэр тийм ашигтай тэр пишин бол энэ туркийн пишин бол маш их ашигтай пишин мэл. Гэр хороолоос утаа гарлаа гэж ярьж байгаа шүү дээ. Яг шийдлийг бол гэтэл гэр хороол гэдэг чинь заавал тийм бохир заавал байх ёстой биш шүү дээ. Өөртөө шийдлийг хийх юм бол бид энэ чинь бас эргэн үнэ өгөөд бас тэрийг биелүүлэх үүрэгтэй л байхгүй. Тийм үстэй. Яг нариндаа бол энэ улс өөртөө тийм сайхан юмыг одоо биднэрт хүртээмжтэй гол нь ийм хүртээмжтэй одоо энэ төсөл шиг юм хүртээмжтэй энэ пешин шиг хүртээмжтэй юм хийгээд өгчих юм бол бид ерөөсөө тэр утаанаас салахыг хүсэлгүй яг гэр хороол ингэ заавал үнстэйгээ зууралдаад заавал халтартаад нүүрстэйгээ зуурдаад нүүрс төсөн ч гэсэн бас ийм цэвэрхэн дортог бүртггүй юм болж штэ. Гэр хороолын юу 5 маамч болно штэ. Тий 5 хороол болж болно нэстэ яг нариндаа. Тий хамгийн гол нь энэ хүн гэдэг чинь ер нь өөртөө нөгөө санаа байвал болно гэдэг чинь одоо өөртөө л сэтгэл санааны л асуудал болоод байна шүү. Бидний өөрсдөө хөдөлмөрийн асуудал байхгүй. Улаанбаатар хот бол өөрөө гэр хороол нэг юм зүгээр ингээд нэг төр суушлын бүс болоод тэгэл энэний нураагаал оронд нь том өндөр байшин барина гэдэг тийм асуудал яриад байгаа. Тэр нь бол яг мэдээж зэрэг хотын төвтэй ойрхон зарим хэсгээр болох л байна. Гэхдээ ихэнх хэсэг нь тэхгүй байхгүй. Одоо энэ байшин бид нурааж яах юм те. Энд чинь халуун устай, дулаантай, бохиртой болцлоо шүү дээ. Гэр хороол маань нэг Америк маягийн нэг тийм таун хаус гэдэг амны орон сууцны хороол болдог шүү дээ. Яг тийм юм болох хэрэгтэй юм шиг. Гаднаа зүлгээ тарчдаг. Одоо жишээл гаднаа зүлгээ тарчдаг. Одоо бид нэр бол юу одоо жишээл бодож байгаа гэхээр хашаагийн жишээлбэл нэг юм болгочих хэрэгтэй гэж бодож байна. Жишээлбэл. Бүгдийн. Хашаагийн тэ. Хашаагийн сайхан янзлаад нэг юм сайхан болгочих хэрэгтэй. За одоо энэ зам ба штэ.
Энэ За, гудамжийнх нь одоо зам нь бол нэг юм сайхан болгочих хэрэгтэй юм шиг. Одоо юм те ингээд чулуугаар одоо хийцэн зам ба шүү дээ. Энэ бол жишээлбэл ингээд дотоор нь ингээд шугам явна гэж бодоод энэ шугамн дээр нь энэ шугамыг засвалдах шин зам энэ те чулуугаар хийцэн зам. За хажууд нь янзлаад авах тийм. боломжтой. Тэгээ хажууд нь ингээд нэг ногоон байгууламжтай модныхаа хажууд. Тэгээ хашаа нэг жигд. Тэгээ нэг ийм нэг амьдрах орчны зориудаар улсаас хөрөнгө оруулж агаад эхний ээлж нь жишг тийм газруудыг бий болгомоор юм шиг. Улс өөрөө эхнийхээ одоо юу гэдэг гадны гудамжны зам те энэ бүх юмаа гаргаад хашааны одоо энэ жишг мшиг гаргаад өгсөн байхгүй. Тэгэх юм бол энэ өөрөө Улаанбаатар хот шиг хот болно. Өнөөдөр ихэд жишээлбэл 11 сарын 15 болж байна. Бид нар 90,100 одоо хамрагдана гэж ярьжсэн бол одоо 25 байна. 25,000 айл Улаанбаатар хотын төвшөнд хамрагдсан байна. 7 хоног гэхэд бол үндсэндээ 30,000 болох нь өдөртөө нэг 400-500 зоох суурилж байна. Тэгээд ингээд бодоход бол нэг 7 хоногийн эцэхэд 30,000 бол нэг чинь 90,000-ийнхаа 3/1 л байгаа байхгүй одоо. Тэгэхээр аль түргэн аль идэвхтэй хамрагдан тэдний хэмжээгээр агаарын бохирдол маань бас буурах болцоо нэмэгдэнэ. Яг өнөөдөр бишээлбэл ингээд 25,000 30,000 гэхэд хүний болгонд нүдэнд харагдаж мэдэгдэх хэмжээгээр бас буурах боломжтой хүрээгүй байгаа. Тийм учраас энийг бас бид нэр энэ нэвтрүүлгийнхаа маань бас гол зорилгоч бас байна. Би бас зориуд уриалж хэлэх гэсэн. Улаанбаатар хотыг барилгажуулах, хот төлөвлөлтөд хэлэх гэдэг асуудал бол гурван үндсэн асуудлаар зангидана гэж. Нэгдүгээр энийг хийхэд бол Улаанбаатар хотын дэд үтсийн их үүсвэрүүдийг бид нэр шинээр байгуулж өргөжүүлэх зайлшгүй шаардлага байгаа. Өнөөдөр Улаанбаатар хотод улаан цахилгааныхаа бол хэмжээнийхээ дээд хэмжээнд хүрчихсэн. Дахиж одоо бид нар орон сууц байрны гэдэг бол улаан цахилгааны их үүсвэрүүдийг барьж иж хотыг задлах асуудлууд байгаа. Тийм учраас улааны 5 дахь их үүсвэрийн асуудлууд одоо явагдаж яригдж эхэлж байна. Улаанбаатар хот манад гол нь зүүн баруун дэшигээ тэлсэн байдаг учраас ийшээ улаан цахилгааны их үүсвэрүүдийг тавьж дараа нь бол цэвэр бохир усуудыг тавьж, замын сүлжээг тавьж ээж энэ одоо барилгажих орчин бий болгох учиртай. За энэ бол их үүсвэрийн асуудлын гол асуудал гэдэг. За дараа нь бол бид нэр авах ёстой асуудал бол хотын төвд ойр байгаа гэр хорооллыг бид нар барилгажуулах арга хэмжээ авч байна л да. Энд бол олон хүндрэлтэй асуудлууд гарч иж байна. Нэгдүгээр санхүүгийн асуудлууд. За дулааны шугамуудыг өргөдөх, цэвэр бохир усны шугамуудыг тавих ингээд дэд үтсийн хөрөнгө оруулалт тавигдаад хийгдээд ирлээ гэхэд бол гэр хорооллын газрууд бүгд өмчлөгдсөн учраас өмчлөгдсөн газрыг одоо дулааны шугам жишээ нь одоо цэвэр бохир усны шугам тавих газрыг чөлөөлөхийн тулд эргээд ирэх хүмүүстэй одоо үн ханшиг тохирох асуудал гарч ирж байна. Үүнийг зохицуулсан харилцаа, хуулийн харилцаа байхгүй, засгийн газраас гарсан эрх зүйн акт журмууд байхгүй. Тийм учраас иргэнтэй зөвхөн тохиролцох асуудлаар ирж байна. Ер нь цаашдаа энийг одоо бид хууль эрх зүйн орчинд боловсронгуй болгож зайлшгүй инженерийн шугамшүүлжээ зам тавих тарасын газруудыг бид нар бас энэ өгүүлбэрт хот юм уу төр нь бол хүчтэй биш авахгүй юм бол нэг айлын хэлсэн үнээс нь болоод л одоо тэрийг шийдэж чадахгүй байсаар байтал 103 сар өнгөрөөл ажил хийгдэж чадахгүй асуудлууд гарч хөвөрч байна. Манай Улаанбаатар хотын сул тал бол бүх юм төвлөрсөн. Одоо жишээ нь Сүхбаатарын талбайг тойроод хотын захиргаан, засгийн газрын ордон, бүх шүүхэн, бүх ихтэй сургуулиуд нь бүгд байж идэг. Ер нь Улаанбаатар хотод бол судалгаар нь 400-аас 500 мянган хүн амьдрах орон зай боломжтой гэдэг бол өнөөдөр хэд төвлөрөл бий болсон байгаа. Цаашдаа бид нар одоо энэ агаарын бохирдол, хөрсний бохирдлын энэ олон замын төвж энэ олон асуудлууд бол үүсчихсэн проблемуудын араас төр захиргааны байгууллагууд нь араас нь ажиллаа хийх гэж явж байгаа хандлага байхгүй. Тэгэхээр энийг яаж засах ёстой гэвэл ер нь цаашдаа Улаанбаатар хотыг одоо задлах, шин төвүүдийг бий болгох, дэд үтсийн хөрөнгө оруулалтыг бий болгох, ажлын байруудыг бий болгох. Магадгүй хотын захиргаан ч гэсэн өөрөө шинэ газар руу нөгөөд гарч бий болно шүү дээ. Гэх байдлаар энэ задралыг бий болгож энийгээ дагаж дэд үтсийг бий болгож орон сууцч барьж гэр хорооллыг нүүлэх байдлаар шийдэх ёстой асуудал байгаа. Энэ бол цаг хугацаа шаардсан, хууль эрх зүйн орчин боловсронгуй болгох асуудлууд, хөрөнгө оруулалтын бодлогууд, хот төлөвлөлтийн бодлогууд, ажлын байр бий бол хамгийн гол нь ажлын байр ус дагалдаж байгаа. Энэ бий болох зэрэг асуудлуудаар зөвхөн Улаанбаатарт үүсэж байгаа зөвхөн утаа төдийгүй энэ цаанаа хөрсний бохирдол, хотын төлөвлөлт, зам тээвэр энэ бүх асуудлуудыг цогцоор шийдэх асуудлууд бол бид нэр хүмүүс төлөвлөж эхнээсээ хийж холбогдох яамтуудтай хамтарч ажиллаж байна. Утаанд зориулсан уушиг гэж үгүй.
фотосинтезийнхаа процессын үр дүнд хүчил төрөгчийг их хэмжээгээр ялгаруулж одоо бидний нөгөө хортой хийгээд байгаа CO2 энэ маань бол ялангуяа бидний одоо нүүрс түлхэх явцад, мод түлхэх явцад энэ хийг бол бүрэн шингээж авч харин одоо эсрэгээрээ бол O2-ыг ялгаруулж одоо агаарыг цэвэршүүлж идэг ялангуяа өрөө цэцлэгааны агаарыг бол бүрэн цэвэршүүлэх боломжтой. Мэдээж энэ ургал маань өөрөө амьсгалах хэрэгтэй учраас шүн бол CO2 ялгаруулна. Гэхдээ тэр бол ялгаруулж байгаа O2-ийнхоо хэмжээнээс маш бага хэмжээтэй ялгаруулдаг учраас тэрэнд бол ерөөсөө санаа зовхон байхгүй айлтгүйгээр л тарих хэрэгтэй. Гэр ороолын айлууд маань ингээд тодорхой хэмжээний газруудтай шүү. 0.7 ч юм уу хийдэж байдیں۔ Тэгээ тэн дээрээ одоо модлог, сөглөө, бутлаг ургамлуудыг бас тарих шаардлагатай баг тийм ээ. Тэгжээж нөгөө нэг гэр хашаанаас нь гарч байгаа тэр суул шороог багасгах, тоосыг багасгах, дахиад нөгөө хүчил төрөгчийг одоо үйлдвэрлэх энэ гол зүйл байх л да. Ногоодоо гэдэг энэ цэцэг байж байна. Энэ маань бол ерөөсөө агаарыг 99% хүртэл цэвэршүүлэх чадaltaй ийм цэцэг байж байна. Агаарт байгаа тоосондрыг тэр чигээр нь бүгдийг өөрийнхөө навчин дээр буулгаад авчна. Хэрвээ энэ цэцгийг тавиаг байсан бол энэ хэмжээний тоос маань яг нь бидний гэр оронд л тархаж үлдэх нь шүү дээ. Тэгэхээр бид нэр одоо гэртээ цэцэг тарих нь бол ямар их ач холбогдолтой болох нь эндээс бас харагдаж болохоор байж байна. Монгол гэрийн нөхцөлд бол нэг цэцэг бид нэр за нэг ийм хэмжээтэй цэцэг бол том багаараа нэг иймэрхүү навчных нь багтаамж нь ийм байх юм бол нэг 5-6 ширхэг цэцэг байхад бол бас ер нь нэлээд хэмжээнд тоосыг бол өөртөө шингээгээд аваад ах бүрэн чадвартай. Улаанбаатар хотын нөхцөлд бол ихэвчлэн одоо хөрс маань нэлээд муудчихсан юм байгаа учраас хөрсний үржил шин бага шаарддаг. Навчид моднуудаа бид нэр эхлээд тарьсан бол зөв. Ягаад гэвэл энэ маань маш хурдан ургадаг. Одоо улаас, хайлаас, шар хуаас, дээрэс нь жимсний моднуудаас бол чацраг нь хүрийнүүд эднэрийг бол тарьсан байхад бол зөв байгаа. За тэгээ ялангуяа нойлын орчмоос бол нэлээд их хэмжээний эвгүй үнэр гардаг. Монс, өрөл зэргийн моднуудыг бол нойлоо тойруулаад тарьсан байхад бол тэндээс гарч байгаа эвгүй үнэрийг шингээн дээрэс нь одоо нойл харагдахгүй байна гэдэг чинь бол хашаа бас их гой үзэмжтэй харагдах нэг шалтгаан болж өгч байгаа. Нийгмийн хариуцлагатай байгууллага Эко үйлчлэгийг дэмжигч Хас банк. Энэ ингээд Улаанбаатар хотыг утаагүй болгох талаар одоо манай нэвтрүүлгийн уриалга байгаа. Тэгээд одоогийн байдлаар одоо дэлхийн улсад төдийгүй одоо Улаанбаатар хотын утаа дэлхийд дахинд бараг тэргүүлэх байранд чагсаад байгаа. Тэгээ үүнтэй холбоотой одоо утаагүй Улаанбаатарыг өсөж хэм бүхэн гэсэн юм уриалга гаргасан байгаа. Өөрийнхөө мэддэг, таньдаг энэ хүмүүст бас энэ уриалгыг чинь танилцуулж тэр хүмүүсийг бас нэгтгэнэ. Хойч ирээдүйн маань их хэцүү болж байна л да. Ерөөсө бүгдээрээ л өвчтөө. Би бол одоо өглөө ер нь байнга ханаа шүү дээ. Ингээд гарахад энэ утаа бол аюулт. Тэгэхээр өрөөнүүд маань дунджаар за 4 6 24 орчим метр квадрат байгаад ахна шүү дээ. Нэг өрөө дунджаар. Тэгэхээр ийм өрөөнд бол бид нэг 4-5 цэцэг байрлуулсан байхад бол ямар ч байсан бид энд байгаа тоосуудыг ихэнх хувийг өөртөө шингээгээд ах чадвартай болчихж байгаа юм. Энэ цэцгний маань өөрийнх нь онцлог болохоор тоос хиншүү одоо галтгооноос ялгарч байгаа эвгүй үнэр эднэрийг шингээж авах чадвар нь бусад цэцгнүүдээс илүү учраас энийг бид нар галтгоогоо тавиул зохимжтой гэж зөвлөж байгаа юм. Би одоо баг багтын цэцгэн дээр тогтсон тоос их хардж байсан л да. Арчдаг байсан. Сургууль чинь ингээд цэвэрлүүлдэг байсан шүү дээ багш нар. Тийм гэртээ ингэж их хэмжээний тоос бууж байгаа учраас яах нь бидний нөгөө хилээд байгаа дотор талын агарын тоосыг бол өөртөө шингээж авч гинэ гэдэг чинь л эндээс харагдаад байгаа шүү дээ. Тийм манайх чи хамгийн их утаатай тоос сүнстэй бүстэн байдаг. Айл шүү дээ. Тэгэхээр бол нөгөө айлууд бас агаар цэвэршүүлэгчээр 3-400 мянгаар ингээд нэг яан цэвэршүүлж хийдэг юм шүү дээ. Тэрнийг ч л энэ цэцгүүд ерөнхийдөө оролцож байгаа. Хамаагүй хэм. Гэхдээ экологийн аргаар Монгол гэр байгаа улсууд бас ингэж цэцэг тармаар юм шүү дээ. Тэгэхээр энэ цэцэг ер нь нэг юм гэрд хэдийн хэмжээнийхаараа байвал зүгээр байдаг. Таривал. Гэрт бол одоо нэг 4-6 ширхэг багт л хангалттай. Тэгээ би ч одоо уулнаас энэ утаанаас салах гэж өөрийнхөө хувь нэмрийг оруулаад байгаа гэж бодоод байгаа юм. Хүн болгоно л дор бүрдэл ийм ажил хийгээд байвал нэг өсөндө утааны асуудал Улаанбаатар бол утаагүй болно ер нь миний бодлоор бол тэгж боддог. Хоол хүнс хийх зүйлээ бол газар энэ нь бол одоо бас тогоо хэмээн тэрнээс бол утаа нь багасах болов гэдэг үүдээр хэмжүүлсэн чинь бас ийм сайхан цэцэг тариад утаагаа багасах арга байдаг юм байна. Энийг мэдэж явлаа. Хүн болгон өөрсдөө л идэвхтэй оролцчихвол тэгэл энэ утаанаас
салчих шүү дээ. Тийм ээ. Тэр одоо хямдхан 100. Гэхдээ тэр 20 хэдэн мянган төгрөгийн үнэтэй 100 гэж одоо ер нь хаана байх вэ? Тэгээ тийм сайхан утаа гардггүй. Би тэрийг үдсэн л дээ. Тэгэхээр утаа гардггүй хөдөлмөр их хөнгөвчлсөн түлшинд хэмнэлттэй их сайхан идэв л. Нийгмийн хариуцлагатай байгууллага Цэвэр агаар бэлэгдэгч MCS Group. Улаанбаатар хотын гэр хороолол гэж яриад байдаг. Гэр хороолол маань бохирдлын бүх их усрууд болж байдаг. Гэтэл гэр хороолол бид дэд үтсийг хүргэснээр гэр хороолол маань өөрөө магадгүй гэр хороолол биш орон сууцны хороолол, амны орон сууцны хороолол ямар нэртэй байх юм те. Өөр хороолол болох бүрэн боломж байна. Заавал олон давхар өндөр байшинд амьдрах биш. Өөрийнхөө одоо энэ байгаа орчныгоо сайжруулад тэр олон давхар орон сууцнд амьдарч байгаа айл шиг нөхцөл боломжийг хангах бүрэн боломжтой. Энэ маань эцсийн үр дүн Улаанбаатар хотын маань агаарын бохирдол, ус хөрсний бохирдол, бусад бүх бохирдлуудыг шийдвэрлэх бүрэн боломжтой. Иймэрхүү үйл ажиллагааг Улаанбаатар хот даяар бүрэн одоо хэрэгжүүлж чадвал Улаанбаатар хотын агаарын бохирдол шийдэгдэх гарц юм аа. Тэгэхээр манай монголчууд аливаа шин зүйлийг хүлээж авч хэрэглэхдээ хашир ханддаг болсон. Жаахан хадуудууч хэлбэр хойрогдоо ханддаг ус гэх юм уу да. Шинэ чулууны сайныг мэдээхдээ заавал шүдэн дээр зохиж үзэх. Дарганы сайныг эмэрч үзэж байж мэдэх. За магадгүй шатааж үзэж байж сая чанарын танах жишээтэй. Энэ бол сурталчилгаа, зөв сурталчилгаа дутуу байсны гор юм болоо да гэж өвдөө бодож байгаа юм. MCS компани 70,000 зуухыг хүн ардынхаа сайн